Хүннүг урам өгсөн нь. Хүлүүгүй шаниугийн дараа түүний хүү зүүн гүлийн хуяандын нийтийн тооллын өмнөх 85 онд хүннүүгийн шаниу болов. Ил үед хань улс олон жилийн дайн тулааны ялагдлаас шалтгаалan томоохон дайн байлдаан хийхээс зайлсхийж хүннүүтэй найрсаг харилцаа тогтоохыг зорж байв. Гэвч хүннүүчүүд тэдэнд зэргийн дарамт шалт байнга үзүүлж энх уургийн гэрээг дахин байгуулах зорилгоор өдөөн хатгалах хийсээр байжээ. Тиймээс тус улс хүннүүгийн эсрэг нийтийн тооллын өмнөх 72 онд улс үнэтэй хамтран 5 замын 200 мянган цэргийн хүчээр хүннүүг довтолж хүннүүгийн баруун гүлийн вангийн 59 мянган хүн 70 гаруй мянган малыг олзолсон байна. Тус дайнаар хүчирхэг холбоотонтой болсон хань улс гадаад бодлогоо өөрчилж эзэн төрөмгийлэх дайны бодлогод шилжсэн бөгөөд улс унараас гадна Динлийн Ухаан нар хүчөөх болжээ. Улмаар хүннүүрөө хойд талаас Динлийн, зүүнээс Ухаан, баруунаас Усуун, урдаас хань улс давтолж ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна. Мөн хүннүүгийн нутагт ил дайны он жилүүдэд дараалан ган зуд тохиолдсноос мал сүрэг ихээр хорогдож үр тариа ургаагүйс шалтгаалan хүн амын тал хэсэг нь ухаж өргөдөжээ. Хуяанди болон Сүльянчу шаниун үед буюу нийтийн тооллын өмнөх 68-аас 60 оны хооронд хүннүүгийн язгууртнуудын бие даасан байдал нь бэхжиж шаниун засаглал суларчээ. Улмаар хүннүүгийн зүүн баруун гарын язгууртнууд шаниун угсаа залгамжлах асуудалд оролцох болж нийтийн тооллын өмнөх 59 оноос өөр хоорондоо шаниун суудлын төлөө тэмцэлдэж эхэлсэн байна. Энэ үед хүннүүд нэгэн зэрэг 5 шаниу хаан суусан ба ил тэмцэлд ах トゥ шаниу болох чихи болон Ухааны нарын ялалтаар өндөрлжээ. Ийхүү хүннүү гүрнийг нийтийн тооллын өмнөх 50-аад оноос ах トゥ 2 шаниу хуваан захирах болов. Тэд нийтийн тооллын өмнөх 54 онд хангаа нуруунд тулдаж ах шаниу чихи өөрийн дүү Ухааныг ялсан байна. Ийм бие биедээ дайсагнан хоёр өөр хэсэгт хуваагдсан өөр хоорондоо байлдсан хүннүү гүрнийг сулранд оройтуулах үндэс болжээ. Хүннүү гүрэн хань улсын хараат болсон нь. Өөрийн ахтай ялагдсан Ухааны шаниу эдийн засгаас эргэж хүчээ нөөцлөх зорилгоор албатнараа дагуулan урагш нүүж өнөөгийн өвөр Монголын нутагт төвлөрөн хань улсыг түших болов. Хятадын түүхэнд чичиг умард хүннүүгийн шаниу Ухааныг өмнөд хүннүүгийн шаниу хэмээн тэмдэглэжээ. Ухааны шаниу хүч чадлаас эргэх хань улсын хүчийг ашиглан ахыгаа дарж хүннүү гүрнийг дахин нэгтгэхийн тулд нийтийн тооллын өмнөх 130-аад оноос тасраад байсан энх уургийн гэрээг хань улстай байгуулжээ. Уг энх уургийн гэрээ нь модон шаниугийн үед байгуулагдаж байсантай харьцуулахад хамаагүй буулт хийсэн шинжтэй байв. Тодруулбал хүннүүгийн шаниу өөрийн хүүгээ хань улсад барьцаанд илгээж байх, шаниу өөрийн биеэр хань улсын хааны ордонд очиж хүндэтгэл үзүүлэх, хүннүү нь хань улсаас хараат гэдгээ илэрхийлж бэлэгдлийн шинжтэй татвар төлөх шаардлагатай үед хань улсын умард хэлийг хамгаалах зэрэг залтыг тусган байгуулсан байв. Уг гэрээгээр хань улс түүхэндээ анх удаа хүннүүдтэй харилцах харилцаанд давуу байдлыг олж авсан юм. Өнөөгийн Монгол улсын баруун нутагт сууж байсан Чичи шаниу хань улстай найрамдалт харилцаа тогтоохыг оролцсон ч чадаагүй байна. Иймд тэрээр хань улсаас дэмжлэг хүлээсэн Ухааны шаниугаас болгоомжлон орд өргөөгөө орхны хөндөгөөс алтай цаад бие таравхтай шилжүүлэн суужээ. Ийм шилжиж суухдаа баруун гарт өөрийгөө шаниу хэмээн өргөмжилсөн илэм үг зохиж 50 мянган орчим цэргийг нь захиргаанд авчээ. Мөн Усуун Динлийн нарыг довтлон захиргаанд оруулсан байна. Ийхүү Чичи шаниу талаас голын хөндөд хэрэм бэхлэлт бүхий хот байгуулан баруун бүс нутагт бэхжих болов. Тиймээс хань улс Чичжийн сэргэлтээс сэргийлж нийтийн тооллын өмнөх 36 онд талаас голын хөндөд хүрч түүнийг бүслэн байлдаж ялжээ. Энэхүү тулаанаар Ухааны шаниу Хятадын нутгаас Монголын Дорнод хэсэгт буцаж ирэх боломж бүрдэж улмаар нийтийн тооллын 47 онд их нутагтаа иржээ. Улмаар Чичи шаниу өнөөгийн Монгол улсын баруун болон умард хэсгийг харин дүү Ухааны үндсэн хэсгийг эзэмших болов. Хэдийгээр ах トゥ 2 10 гаруй жил найрсаг харилцаатай байсан ч энэ нь дүр зуурт дүр эсгсэн хэрэг байсан бөгөөд нийтийн тооллын өмнөх 36 онд тэд дахин их цэргээр байлдан Чичи ялагдал хүлээснээр хүннүү гүрэн Ухааны шаниун захиргаанд дахин нэгдсэн байна. Ухааны шаниу нийтийн тооллын өмнөх 31 онд нас барахад фүшүүлээ нийтийн тооллын өмнөх 31-ээс 20 он залхамжлав.
Фүүшүүлээ шаниундараа түүний 5 дүү болох Сүсэ нийтийн тооллын өмнөх 20-с 12, Чея нийтийн тооллын өмнөх 12-оос 8, Үжүүлю нийтийн тооллын өмнөх 8, Үлэй нийтийн тооллын 13-аас 18, Хүдэрши нийтийн тооллын 18-аас 46 онуудад тус шаниу суужээ. Төр улсын эзэн байхаар заягдсан хүн. Нийтийн тооллын өмнөх 8 онд Нанжас Хүннүүгийн хаан ширээнд Үжүүлю цолтойгоор шаниу болсон байна. Тэрээр хань улстай найрсаг харилцаатай байх бодлогыг баримталж хүү Үтээсига хань улсын хааны дэргэд алба хашуулахаар явуулсан ч түүний хүү 1 жилийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар өөд болжээ. Мөн хань улсын холбоотон үс унаар Хүннүүгийн эзэмшил нутаг руу цөмөрч ихээхэн хэмжээний үмэн дэгдээсэн байна. Үүний хариуд Үжүүлю шаниу хөрс улсын найрамдалт байдлаас хандсан боловч үс унаар түүнийг үл тоон дахин довтолжээ. Уг 2 дахь удаагийн тулаанд үс унаар нь амархан ялагдсан байна. Дээрх үйл явдал нь Үжүүлю шаниуг ямар их сэтгэлийн хаттай хийгээд чадварлаг жанжин гэдгийг баталсан байна. Ил үйл явдлаас төд удалгүй хань улсын Айди хаан үс унарыг буццагсан Үжүүлю шаниуг үл тоон эзэмшил газраас нь таслан авахыг санаархаж илчилгээн ой мод бүхий цэрэг дайнд ихээхэн ач холбогдолтой газар нутаг өгөхийг шаардсан байна. Уг загтлын хариу болгож Үжүүлю шаниу танаа илч эрх хэмжээгээ хэтрүүлж зүү бас шаардлага тавьсан байна. Зүүн түүнийг цааслах ёстойч өршөөж алс газар цүлж шийтгэв хэмээн загтал илгээсэн. Үжүүлю шаниу Хүннүү гүрнийг хань улстай адил тэнцүү улс хэмээн үзэж байсантай холбоотой байв. Мөн нийтийн тооллын өмнөх 2 онд Үжүүлю шаниу хань улсын нийслэлд зочлох үед Шанлин Юан хэмээх усан үзмийн цэцэрлэгтэй хүлээн авч урдын шаниу нартай харьцуулахад хамаагүй их бэлэгсэлт өгчээ. Үжүүлю шаниун үед Хүннүү нь хань улстай найрамдалт харилцаатай байж дотоод байдал нь тогтворжиж улмаар хань улстай энэ тэнцүү харилцах хэмжээнд хүрчээ. Гэвч Хүхания шаниун үед хань улстай байгуулсан энх ургийн гэрээ 2 улсын харилцаанд үйлчилсэн хിബэр байв. Нийтийн тооллын өмнөх 1-р зууны сүүлээр хань улсын төрийн хэргийг түшмэл Ван Ман гэгч мэдэх болжээ. Тэрээр хань улсаас Хүннүүгийн талаар явуулж байсан зөөлөн бодлогыг өөрчилсөн байна. Тухайлбал Турфан зэрэг Хүннүүгийн иргэшээлдэх баруун газар орныг хань улсын харьяат гэж зарлах, Ухван нарыг Хүннүүд алба барихгүй байхыг ятгах, Хүннүүгийн шаниугийн нэрийг ганц үед хятад нэр болгон засах зэрэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд Үжүүлю шаниу Ухванаас бусад бүх шаардлагад буулт хийжээ. Ван Ман Хүннүүг дотроос нь хаглах зорилгоор Үжүүлю шаниуг алгасан хаан ухсааны 15 хүнийг орж тус бүрд нь шаниуд өргөмжлөх оролдлого хийв. Үүний үр дүнд Үжүүлю шаниу нийтийн тооллын 13 онд хань улс руу цэрэг хөдөлгөөнд довтолжээ. Үүгээр нийтийн тооллын өмнөх 53 оноос хэрэгжсэн энх ургийн гэрээ тасарсан байна. Ван Ман нь өөрийн цэргийн жанжтын үгийг үл тоон Үжүүлю шаниуг шивэр ойд хэмээх газар руу шахах зүйтэй хэмээн 300 мянган цэргийн хүчээр Хүннүүг довтлох бэлтгэлийг хангаж эхэлсэн боловч Хятадд түүний эсрэг бослог гарч тэрээр алагджээ. Мөн ил үед тэртех 80-ад жилийн өмнөөс гүн дан уруудаж 50-ад жилийн тэртээ баруун зүүн болсон Хүннүү гүрний хаан ширээнд суусан Үжүүлю хаан нийтийн тооллын 13 онд өөд болсон байна. Хожуу хань улс Хүннүүд илчилгээн энх ургийн гэрээг сэргээх санал тавихад Хүдэрши шаниу өөрийн хүч чадлыг модунтай зүүрлжээ. Үүнээс үзвэл Хүдэрши шаниу нийтийн тооллын өмнөх 198 оны гэрээг сэргээхийг эрмэлзэж байсан бололтой. Сэргэж хүчрхэгдсэн Хүдэрши шаниу хань улсыг довтлох явдлаа эрчимжүүлсэн тус улстай харилцах харилцаанд давуу байр суурь олохыг зоржээ. Хань улс Хүннүүгийн довтлохоог зогсоож хүчрэлгүй хүн ард нь урагш дөрөх болсноор тус улсын хойд хилийн тойргууд эзгүрчээ. Иймд Хүннүүчүүд цагаан хэрмийн дотор шилжин суух болсон байна. Ийхүү нийтийн тооллын 10-ад оноос Хүннүү гүрэн газар нутгаа дэлэн говийн өмнөх нутгаа буцаан авч Сиамби, Ухван болон баруун газар оронд нөлөөгөө бэхжүүлснээр Мао Дун, Лао Шан шаниугийн хэмжээнд дахин хүчрхэгжжээ. Хүннүү гүрэн мөксөн нь Үжүүлю шаниундараа Үлэй нийтийн тооллын 13-аас 18, Хүдэрши нийтийн тооллын 18-аас 46, Уда хэдэн сар, Бүнүү нийтийн тооллын 46-аас 48 онуудад залхамжлав.
Хүдэрши шаниухүү удаан шаниу болсноор хүннүүд хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэлжээ. Учир нь нийтийн тооллын өмнөх 31 оноос нийтийн тооллын 46 он хүртэл Хуханы шаниун хөвгүүд Ахаас дүүд зарчмаар шаниу суух ёс тогтоод байв. Уг ёс зөрчсөнийг эсэргүүцэгчид болох Хүннүүгийн 8 аймгийн ахлагчид нийтийн тооллын 48 онд хуралдан Үжүлүү шаниун хүү бийг Хуханы шаниуд өргөмжилжээ. Түүхчид түүнийг өмнөх Хуханы шаниугаас ялгахын тулд 2 дугаар Хуханы шаниу хэмээдэг. Ийхүү нийтийн тооллын 48 онд Хүннүү гүрэн Пүнүү захирсан умард Хүннүү би шаниун захирсан өмнөд Хүннүү болон дахин хуваагджээ. Нийтийн тооллын 49-с 50 оны үед өмнөд Хүннүүнээр хожуу хань нийтийн тооллын өмнөх 206-аас 9 он хүртэл тогтсон хань улсыг төрөө нийтийн тооллын 23-аас 220 онд тогтсон хань улсыг хожуу хэмээн ялгадаг. Улсыг дагаж түүний хойд хөлийг умард Хүннүүгээс хамгаалах болсон байна. Энэ нөхцөлд умард шаниу 51, 52, 53 онд хань улсад илчилгэн энх ургийн гэрээ байгуулахыг оролджээ. Хань улс шаниун саналыг хүлээж аваагүй учраас умард Хүннүүгийн цэрэг нийтийн тооллын 62 оноос хожуу хань улсын хөлийг довтлон дарамт шахалт үзүүлэх болов. Үүний дүнд хань улстай хөлийн худалдаа хийхийг зөвшөөрүүлж чаджээ. Гэвч нийтийн тооллын 83 онд умард Хүннүүгийн Жилиусийг их жахлагч 38 мянган хүнээ дагуулan хожуу хань улсад дагаар орсон үеэс умард Хүннүүгийн язгууртнууд дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл гарч нийтийн тооллын 85 онд умард Хүннүүгийн 73 аймаг Хятадд дагаар орсон байна. Ийхүү нийтийн тооллын 83 оноос умард Хүннүүгийн дотоод байдал нэн тогтворгүй болж Сиамби, Дүнлийн болон баруун бүс нутгийн орнуудыг довтлохох ихссэн байна. Улмаар нийтийн тооллын 87 онд Сиамби нар умард Хүннүү рүү довтолж Юлиу шаниуг хэрцгийгээр хөнөөжээ. Ил үйл явдлаас төд удалгүй нийтийн тооллын 89 онд өмнөд Хүннүүгийн захирагч Түн Түүхэ Хятадын эрх баригчдтай хойволдон умард Хүннүүг хүч хавсран цохиж бүр мөссөн устгахаар тохиролцжээ. Өмнөд Хүннүүгийн 30 мянган морд цэрэг Хятадын 8 мянган морд цэрэг умард Хүннүүгийн нутгийн гүнд дайран орж Хангай нуруунд умард Хүннүүгийн цэрэгт хүнд цохилт өгч 200 мянган хүн олзолж батсан байна. Дараа жил нь өмнөд шаниу Шиги 8 мянган Хүннүү цөөн тооны Хятад цэрэгтэй умард Хүннүүгийн нутагт цөмрөн орж шин тавигдсан нэрийг үлмэдэг шаниун өргөө ордыг бүслэн цогчжээ. Умард шаниу 1 мянган цэрэгтэйгээр дайсны эсрэг эрэлхийг тэмцэж байгаад хүнд шархтан мориноосоо унжээ. Гэвч Үнэнч нөхөд баатрууд нь түүнийг шүүрэн авч эмээл дээр нь тавиад бүсэлтийг зад татан гарч шаниугаа авч зогтон оджээ. Уг дайнд умард шаниу төрийн хаш тамга гэрүүлээ дайсан далтаж үнэхээр хүнд хохирол амссан байна. Нийтийн тооллын 91 онд умардын шаниу Хятадын цэрэг зохигдоод зогтон алга болов. Түүний дараах умард Хүннүүгийн шаниу Жуюгчан Хятадтай найрамдаж гэрээ байгуулахыг хүссэнд Хятад зөвшөөрсөн дүр үзүүлж байгаад нийтийн тооллын 93 онд түүнийг мэхлэн барьж алснаар Хүннүү мөхсөн билээ. Юучжукиан шаниу бол Маадун шаниун авгаас гарсан умард Хүннүүгийн сүүлчийн шаниу байсан бөгөөд түүнтэй хамт Ар Монгол дахь умард Хүннүү улс хамт мөхсөн байна. Хүннүү гүрэн нийтийн тооллын 93 онд мөхсөн үү? Энэ үйл явдлаас хойш Хятадын түүхэнд умард Хүннүүгийн талаар төдийл тэмдэглэдгүйгээр зөвхөн өмнөд Хүннүүд болсон үйл явдлыг голлон дурдхуулжээ. Ил байдлыг харгалзсан түүхчид Хүннүү гүрнийг нийтийн тооллын 93 онд мөхсөн хэмээн түүх бичлэгтээ бичиж тэмдэглэж ирсэн. Гэвч нийтийн тооллын 104, 106 онд умард Хүннүүгийн шаниу хожуу хань улсад илчилгэн энх ургийн гэрээ дахин байгуулах хүсэл тавьж байсан. Мөн нийтийн тооллын 140-с 150 онд холбогдох хожуу хань улсын судрагт тэмдэглэгдсэн Таншихуан намтарт түүний эцэг нь Толуу Хуан Хүннүүгийн цэрэгт 3 жил албахаагаад ирсэн гих зэрэг сурвалжийн мэдээ баримтаас үзвэл Хүннүү гүрэн нийтийн тооллын 93 онд мөхөлгүй нийтийн тооллын 2 дугаар 100 хүртэл оршин тогтсоор байсан байх магадaltaй.